Монголд ямар тэмцэл яваад байна вэ гэж. Монголд нэг тийм сүртэй тэмцэл яваад хагарцсан юм байхгүй. Ер нь Монголд хуулийн засаглал тогтох уу, хулгайчийн засаглал тогтох уу гэдэг л тэмцэл явж байгаа. Монголын ард түмэн бол хуулийн засаглалыг тогтоохын талд л байх ёстой. Ер нь бол Монголын төр ард түмний эрх ашигт үйлчлэх ёстой. Түүнээс биш авилгачийн эрх ашигт үйлчлэх ёсгүй. Энэ бол миний байр суурь. Хуулинд бол найраа найз байхгүй шүү дээ. Улс төрлөө орж байгаа бол бас миний барьдаг зарчим хувьсгал хоёроо ялгая. Чи бол миний анд, чи бол миний найз, олон жил хамт явсан. Одоо чи гишүүн боллоо, одоо чи сайд боллоо, би ерөнхийлөгч боллоо. Зарим нь айгүй бол хэлнэ. Энэ одоо найз нь ерөнхийлөгч боллоо гэдэг энэ нэг даварсан амтэн. Намайг хэн хэлэх үү гэсэн юм явах юм гэж. Яг тэгж хэлнэ. Тийм учраас хууль зөрчих юм бол би өмөөрөхгүй. Буруу юм хийх юм бол би өмөөрөхгүй. Буруу юм хийлээ гэд хууль хяналтын байгууллага тийм яриа гаргах юм бол би өмөөрөхгүй. Гэхдээ бид бол найз нөхөд хэвээрээ үлдэнэ. Ийм л зүйл шүү дээ.